Сайн байцгаана. Өнөөдрийн бичлэгээ өргөхөд бэлэн боллоо. Өнөөдөр ярьж өгөх нэрэг бол сайхан шүүхэн шийдвэр гарсан шинэ хэрэгүүдийн нэг. Хамгийн аимшигтэй чигшүүртэй бэлгийн гэмт хэрэг гэж нэрлэгдэж, энэ тухай сонссон хүн бүрийг цочролд оруулсан хэрэг. Тэгэхээр өнөөдрийн эргээ сонсцгоё. Энэ хэрэг нь Их Британд докторийн цэрэг хамгаалж байсан нэг дот эмэгтэй Лин Юэгийн амьдралаас эхэлдэг. Нэг удаа Лин Юэ сургуулиас нь зохион байгуулсан оюутнуудад зориулсан ажил мэргэжлийн зөвлөгөөний арга хэмжээнд оролцов. Тэнд тэр 33 настай хятад дээр Чав гэдэг залуутай анх танилцсан юм. Чав гэдэг энэ хүн бол 10 гаруй жилийн өмнө Англид сурахаар ирээд Гринвич их сургуульд магистрийн зэрэг хамгаалсан. Тэгээд дараа нь Headhunter буюу ажил зөвшөөрлөлийн мэргэжлэр ажиллаж эхэлсэн байдаг. Тэр цагаас хойш UK Talent онлайн нэртэй компани байгуулж Англид байгаа хятад оюутнуудын ирээдүйн карьер, ажлын талаар зөвлөгөө өгдөг байсан юм. Тэр өдөрч бас ажлын арга хэмжээнд оролцож байгаад Лин Юэтэй танилцсан хэрэг. Арга хэмжээ дуусны дараа Лин Юэ найзуудтайгаа хамт Waterloo Bridge-ээр алхаж байсан ч самсргуу дахин Чаватай таралдаг юм. Чава тэдэн дээр ирж ирээдүйн ажил мэргэжлийн талаар би мэргэжлийн зөвлөгөө өгье. Манай оффист ороод нэг ярилцаад үзгэж санал болгожээ. Лин Юэгийн найз нь ийм хүнтэй ойр байвал сайн шүү. Ажил ч гэсэн хэрэгтэй явцгаая гэж Лин Юэг ятхан Чавагийн офис руу дагаж орлоо. Оффист очоод Чава тэр хоёрт маш ийдэг, наривчлан ажлын зөвлөгөө өгч байв. Ийм төрлийн зөвлөгөө бол ихэвчлэн мөнгө авч хийдэг зүйл шүү дээ. Гэтэл Чава юу ч нэхээгүй, сайхан сэтгэлээр цаг гарган зөвлөсөн тул Лин Юэ үнэхээр баярлсан. Түүнээс гадна нэг нутгийнхан гэдгээ мэдээд улам дотн санагдсан юм. Ингээд тэд ах トゥ шиг дотн болж хаяа холбоо барин хамт хооллож найз нөхдөж болж эхэлжээ. 2024 оны 5 дугаар сарын 31-нд Чава өөрийн амьдардаг Гринвичийн байранд жижиг үйлчлэг зохион байгуулж Лин Юэ болон түүний найзуудыг урьсан байна. Энэ удаа Лин Юэ өөр найз Чинжаог дагуулж иржээ. Лин Юэ анх удаа Чавагийн гэрт орж үзэж байгаа нь. Тэр орой нийтдээ 6 эмэгтэй урагдсан байсан. Чава өөрийн гараар хоол хийж мөн водкатай коктейл найруулан цочтой тайллаа. Лин Юэ 1-2-3 ундах коктейл уужээ. Тэгж байтал Чава энэ бол String of Life амьдралын булаг гэсэн коктейл эрүүл мэндэд сайн хятад дурмалын гаралтай гэж хэлэн Лин Юэ болон Чинжао хоёрт тусгай шилтэ ундаа авчирч өгчээ. Лин Юэ бол хятад дурмалын гаралтай юм байна гэж бодоод бүгдийг нь ууж ярихв. Харин найз Чинжао баг зэрэг амсаж үзтэл гар ариутгах шиг спиртийн амттай санагдсан тул багхан балгаад байсан байна. Тэгээд 20-30 минутын дараа Лин Юэгийн гинэт толгой нь эргэж юм будаг харагдаж ой ухаан нь алдагдаж эхэлжээ. Лин Юэ би жаахан хөвтмээр байна гэхэд Чава чи их цогцсон байна. Миний өрөөнд орж хөвт гэж өөрийн унтлагын өрөөнд оруулж орондоо хөвтөлөө. Тэр үед Лин Юэ нүдээ нээж чадахгүй ам нь атаж хөдөлж чадахгүй боллоо муудсан байна. Найз Чинжао 2 удаа ороод төгсөл байдлыг шалгасан ч Лин Юэгийн бие бүхэлдээ сулраад өөрийгөө огт удирч чадахгүй байлаа. Чинжао зүгээр ундуулаад сэрхээр нь ус өгье гэж бодоод өрөөнөөс гарч өөрөө ч баг зэрэг уугаад тухтай буудан дээр унтаж орхижээ. Маргааш нь өдрийн 1 цагийн үед Лин Юэ унтлагын өрөөнд сэрнэ. Гэхдээ нүд нь их хэцүү, биед нь ч хүч чалга, доод хэсгээр маш хүчтэй өвдөл, маш эвгүй мэдрэмж. Шүн юу басныг бодоод үзэхэд Чава өрөөнд орж ирээд Лин Юэгийн хүнжлийг зөхөж, юуфгийг нь дээж татаж, дотор хувцсыг нь тайлхаж байсныг санджээ. Лин Юэ хөдөлж чадахгүй гэрнээ юуфгээ буцааж татаж хоригдлохыг оролцсон. Гэвч Чава хүч хэрэглэн түүний хувцсыг тайлж биеинд хүрч эхэлсэн байна. Лин Юэ болохгүй гэж орилмоор байсан ч бие нь огт хөдлөхгүй болчихсон байв. Нэг удаа Чава зогсож ус авчръя гэж тур гарсан. Буцаад орж ирээд Лин Юэг өргөж сулгаад амийг нь хүчээр онгойлгож нэг шингэн зүйл хүчээр уулгуулжээ. Лин Юэ бөөлжмөр байсан ч бие хөдлөж чадахгүй. Амт нь үл алаг чихэрлэг байсан. Тэр үед дахин хөхийг нь базаж, юуфгийг нь сөхөж, садар үлдэл гэж эхэлдэг. Лин Юэ тэсэх гэж оролцсон ч нүдэн дахин бүдгэрэн ухаан алджээ. Маргааш өдөр Лин Юэ арайхийн сэрээд хамаг бие хөшөөд доод биеийг халуун шатаж аимшигтай өвдөж байлаа. Толгой нь манарсан чигээрээ надад шүн ямар нэгэн зүйл тохиолдсон гэж ойлгосон. Гэхдээ түүний толгой тасархай дүр зургууд л орж ирнэ. Чава өрөөнд орж ирсэн, хүнжлийг сөхсөн, дотор хувцсыг тайсан мөн бие төрсөн уухын хүчээр болгосон. Ингээд Лин Юэ босох гээд арайхийн өндөдөл бие нь хизээж мэдэрч байгаагүйрээ сулджээ. Тэгээд чимээгүй хүн өрөөнөөс гарч найз Чинжаог буудан дээр унтаж байхыг олж харсан. Лин Юэ түүнийг хурдхан сэрээж надад шүн юу болсон юм бэ?
би хэн нэгэнд хүчндүүлсэн юм шиг байна гэж уйлсаар хэллээ. Тэр үед цаг алидын өдрийн 1 болсон байсан. Тэд шууд Чаовоогоос шүн өрөөнд орсон эсэх, биенд нь хүрсэн эсэх, зураг бичлэг авсан эсэх гэсэн асуултуудыг асуув. Чао асуултуудаас бултах гэж бодолж арх их уусан болохоор сайн санахгүй байна. Магадгүй хөрсөн ч байж магадгүй гэж хариулжээ. Зураг бичлэгийн тухайд ч бас баттай мэлэхгүй, өгөөсөхгүй эргүүлж тойруулж ярив. Линюэ Чинжао хоёр тэгвэл уцаа хамт шалахыг. Хэрвээ зураг авсан бол устгах гэж шаардсан ч Чаовоо зөвшөөрсөнгүй. Чинжао өөр арга хайж Чаовоогийн найз охин руу залгаж Чаовоод хэлээд авсан зураг бичлэг байвал устгуулаач гэж гуйсан. Харин Чаовоо сонсохчгүй шууд үгүй гэж хэллээ. Яг энэ мөчөл Линюэ Чинжао хоёр уцаа авахгүй бол цагдаад мэдэгдэнэ гэж сүүлчийн анхааруулга өгсөн. Харин Чаовоо тэгсэн ч хөдөлсөнгүй. Тэгээд эцэст нь хоёр эмэгтэй шууд цагдаа дуудлага өгчээ. Удалгүй цагдаа ирээд тэдний тайлбарыг сонсоод Чаовоог шууд байр авчиллаа. Гайхмаар нь түүнээс уцыг нь авахд Чаовоо өөрөө нууц үгээ хэлж өгсөн. Үүний зэрэгцээ Линюэг хараад цагдаа нар яаралтай түргэн дуудаж цусны даралт маш бага, ухаан санаа таарах хүн байгааг тогтоогоод эмнэлэг түргэлээ. Шээсний шинжилгээгээр булчин сулруулах юм, бэлгийн гэмтрэгт их хэрэглэгддэг унтуулах үйлчилгээний бодис илэрсэн. Энэ нь Линюэ согтоод унсан биш, им өгч биеийг нь хөдөлж чадахгүй болгосон байв. Тиймээс цагдаа бэлгийн өвчрхийлэл, им ашигласан гэмтрэг гэх мэт нэмэлтял нэмжээ. Дараа нь цагдаа нар Чаовоогийн гар утсыг шалгахад тэнд Линюэг ухаангүй байхад нь авсан 93 ширхэг зураг, 30 ширхэг видео бичлэг илэрсэн. Видео бичлэгүүд 6 дугаар сарын 1-ний шөнийн 1 цаг 55 минутаас 6 дугаар сарын 1-ний 6 цаг 30 минут хүртэл тасралтгүй игдсэн байжээ. Бичлэг бүрт Линюэ ухаангүй, ямар ч эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, өөрийгөө хамгаалж чадахгүй байдалтай гарч байсан. Түүнчлэн тэр бичлэгүүдийн зарим нь хамгийн дорд гаж үйлдэлүүд ба бүр бэлгийн харьцаа хийж буй дүр сүртэл ил байжээ. Тэгэхээр Линюэгийн зураг бичлэгээс гадна цагдаа нар Чаовоогийн утаснаас бас нэг аимшигтай зүйл олсон нь найз Чинжаогийн бичлэг зургууд. 6 ширхэг зураг, 40 орчим видео бичлэг. Гэхдээ эдгээр нь 8 сарын өмнөх юм байв. Чинжао өөрөө тэр үед би Чаовоог ах шиг боддог. Найзуудаараа ирж хоол идээд дараа нь тоглоом тоглосон гэж мэдүүлсэн. Тэр оройч бас Чаовоо би цайн тусдаа найрлахтаа ундаа шүү гэж өгчээ. Чинжао тэрийг итгээд дуусан. Тэгээд дараах бүхнийг бараг санаагүй. Дараагийн өглөө маш их толгой эргэсэн, ам хатаж, бие хөдлөхөд хэцүү. Чинжаод бол Чаовол түүнийг асарч дэрэгдэн байсан юм шиг санагдсан. Гэтэл тэр бичлэгүүдэд Чинжао чухаангүй, Линюэдээ тохиолдсон шиг садар үйлдэлүүд, хүчирхийлэл, огт эсэргүүцэж чадахгүй байдал бүгд бичигдсэн байв. Зарим бичлэг Чинжао ажлын хувцастай, унтлагын хувцастай, өөрөөр үед олон удаа хөргөж болжээ. Үүгээр дуусахгүй цагдаа нар гэрээг нэгж хэрэг авч 6 дугаар сарын 5 болон 6-нд 2 өдөр дараалан түүний гэрээг нэг нэгэнгүү шалгав. Тэгэхэд ими олон шил пластик тариур, нууц камер олон илэрсэн. Тэр камерууд хаана байсан гэж бодож байна. Унтлагын өрөөний цаганд, унтлагын өрөөний спикер, тавиур, гоёлын идэл, бүр ариун цэврийн иргэлийн утан туртал. Дээрээс нь камера байрлаж байхдаа өөрийн нүрийг саламсаргүй бичигсэн бичлэг хүртэл гарсан байна. Өөрөөр хэлбэл хин гэдгийг нотлох баримтыг өөр өгүүлдэгсэн. Тэгээд компьютер USB memory card-ууд бүгдийг шалгахад Линюэ Чинжао хоёр дээр нэмээд нийт 13 эмэгтэй гарч ирлээ. Зөвхөн камер бичлэгч биш 6 сая орчим мессеж, чат, файл бүгдийг уншиж орчуулах шаардлагатай болсон. Учир нь Чао болон хохирогчдын яриа хятад хэлээр байсан. Лондонгийн мөрдөн байцаагчид орчуулж байж ойлгоно. Ингээд энэ ажил нь Лондонгийн цагдаагийн түгэнд хамгийн том дижитал шинжилгээний нэг гэж бүртгэгджээ. Бичлэгүүд дээр 2021 оноос эхэлсэн улмурууд дотор хувцастай эмэгтэйчүүдийг шүршүрд байх үед нь нууцаар авах, бүр бие засаж байх үед нь нууцаар авсан. Мөн офисын ширээний доороос эмэгтэйчүүдийн бүхэн доторх зураг, метроны гүүрнээс эмэгтэйг дагаж нууцаар бичсэн. Энэ бүхнийг мэдсэн Чао ихэнх асуултанд хэлэх зүйл алга гэж хэлжээ. Тэрч байтугай шүүхтэр орчуулагч өг гэж хүссэн байна. Гэтэл тэр хүн олон улсад эрх зүйгээр доктор, англиар суралцаж, англиар төгссөн хүн. Яагаад гинэд англи хэл мэдэхгүй болоод хувирчихв? Зүгээр л юу ч хэлэхгүй зайлсхийх тагдаг. Гэвч бичлэг, зургууд, имиж шинжилгээ, хохирогчдын мэдүүлэг гээд бүх баримт байлаа. Энэ хэсгийн төгсгөл хохирогчид бие хамгаалах ямар чадваргүй, нүдээ нээж чадаагүй, юу болж байгааг мэдэрч байсан ч биеийг хөдөлж чадаагүй гэсэн нь хамгийн аимшигтай хэсэг. Юу болж байгааг мэдэж байсан ч хөдөлж чадаагүй. Энэ бол түүнд насан туршид нь дарамт шарах болж үлдэх аимшигт дурсамж.
Нэг эмэгтэй тэр миний амьдралыг авч явсан. Би хизээж өмнөхшгөө болохгүй гэж үйлчилжээ. Өөр нэг нь би одоо ч унтаж чаддаггүй. Тэр хүн хаанаас гарч ирээд дахиад дайрах байх гэдэг айцтай амьдарч байна гэж мэдүүлжээ. Тэр ирчүүдэд итгэхээ болж нийгмийн харилцаанаас айж хинт ч болсон явдаа хэлж чаддаггүй болсон байна. Амьдрал нь бүхэлдээ төгшөө айцаар дүрчээ. Бас тэр авсан бичлэгүүдэд цацчихвал яах вэ? Хин нэгэн үзчихвэл яах вэ гэдэг айдас өдөр бүр ирдэг. Цагдаа нар бүх хохирогчны мэдүүлгийг авч дуусаад бичлэгүүдийг бүрэн шинжилсийн дараа Чаава зайлшгүй буруутай батлагдав. Тэгээд Чаава бүх гин буруугаа хүлээсэн. Прокурор шүүхээс 10 гаруй эмэгтэйд 3 жилийн турш санамсаргүй биш маш төлөвлөгөөтэй эгцэн гэмт хэрэг гэж дүгнэв. Хохирогчтой ах дүү шиг болж итгэлийг олж авсан. Харин дараа нь ийм өгч ухаангүй болгоод нууцаар бичээд хүчирхийлж хамгийн доромж хэлбэрээр дарамтлсан. Прокурор энэ бол хүний төсөөллийг давсан хамгийн муухай, хамгийн чигшүүртэй бэлгийн гэмтэрэг гэж тодорхой хэлжээ. Ийхүү Чаавад 6 эмэгтэйд үйлдсэн хүчингийн эрэг, хүчинтгийг завдсан бэлгийн дарамт, нууцаар зураг бичлэг авах, эмээр хордуулан гэмтэрэг үйлдэхийг 24 зүйл ангаар ял төлөвлөжээ. Чааваач бүгдийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч гин буруугаа хүлээсэн тул ялыг хөнгөрүүлэх нөхцөл гарч иржээ. Ингээд шүүх 13 жил 6 сар заавал хоригдох. Энэ хугацааг дуусгасны дараа л сайн зан авирын үнэлгээ авч төр суллагдаж магадгүй гэж параллельгүй хорихол оноо. Гэхдээ Чаава бол Хятад улсын иргэн. Тиймээс хэрвээ суллагдвал шууд Хятад руу албатан гаргана гэж тусгаалan зааварлажээ. Чаава гэмээүүлсэний дараа шинэ хоригчид дахин гарч ирж надад ч бас ийм болсон гэж мэдүүлсэн эмэгтэй 10 гаруй бий. Цагдаа нар 6 сая мэдээлэл, олон төхөөрөмж, бусад өгөгдлийг одоо ч судалж дуусаагүй. Тиймээс Их Британи Хятадд илрээгүй хохирогчид маш олон байж магадгүй гэж албан ёсоор мэдэгдсэн. Мөн ийм уугаад юу болсныг санахгүй охид маш олон байна гэж төгшөж байна. Чаава оюутнуудаа итгэл төрүүлсэн, тусч илгээмсэг дүр үзүүлсэн, ойртох тусам найдлага өгдөг байсан. Гэвч үнэндээ аимшигтай хүний итгэлийг ашиглаж хүчирхийлдэг, зөвхөн өөрийн таашаалын төлөө амьдарсан хүн. Одоо тэр өөрийн золиос болгосон бүх эмэгтэйгээ ганцаараа шоронгийн хүүтэн хананд бодож шаналж амьдрна. Ийм баримтыг өдөр бүр хардаг мөрдөгчд ямар их хэцүү байдаг бол тэд ч бас хүн шүү дээ. Хэрвээ би хохирогч байсан бол тэр навшиг бүх насаар харуул таарна гэж ойролмоор байна. За ингээд өнөөдрийн бичлэг маань энэ мөрөд дуусч байна. Та бүхэн бичлэг маань таалагдсан бол лайк сабаа заавал дараад өгөөрэй.